Орхон аймгийн 28 дугаар цэцэрлэгийн багш ажилчид хамтран гар урлалын бүтээл хийж байна. Өмнө нь цэцэрлэг ажиллаж байхад хүүхдүүдээ унтуусны дараа юмаа ойж шиддэг байсан бол одоо карантин тогтоосонтой холбоотойгоор энэ цагийг ашиглаж бүтээлээ урлаж байна. Ингэхдээ гар хийцийн готол, цүнх, биеийн тамирын хослол, дэр ойж түүнийгээ худалдан борлуулж олсон мөнгөөрөө хүүхдүүдээ хөгжүүлэх, сургалтын материал хэрэглэгдэхүүн, тоглоом зэргийг худалдан авч ангиа тохижуулж байгаа юм. Тэднийг дэмжиж цэцэрлэгийн эрхлэгч оёдлын өрөө гаргаж өгсөн байна. Бид нар цайны өдрийн цайны цаг байдаг. Тийм учраас бид нар нөгөө нэг нааша цаашаа ингэж явж байхаар одоо биднэрт дарга маань ингээд нэг ажлын хөөрхөн байр гаргаж өгсөн байгаа. Тэгээ тэр байранда бидэд ингээд сайхан халуун дулаан яриа өрнүүлээд цайгаа унгаа тэгээд ганц нэг ингээд юмаа бүтээлээ хийгээд нэхэд тэгэд ингэдэг байгаа. Манай дээр одоо нөгөө нэг даваа талнаас нэгдэг хүмүүс байна. Дээрээс нь ойдлчин хүмүүс байна. Сайхан биеийн тамирын хослолууд урлаж байгаа хүүхэн байна. Тэгээд миний тухайд бол би бол гутлыг бол нэхэн ачигмал тоглоомнууд бол нэхэн цүнхийг бол одоо ер нь суралцаж эхэлж байгаа. Цүнхийг бол одоо яаж авах вэ? Тэгээд ер нь бол явандаа гар урлалаар одоо хийж болох одоо юу л вэ тийм ээ? Хийж болох бүх юмыг одоо сурах маш их чин хүсэлтэй байгаа. Тий. Миний ганц одоо хобби гэх юм уу да ер нь их хобби та ажлынхаа хажуугаар ер нь жоохон бас нэмэлт орлого олд юм уу тийм ээ. Бидний цалин бас бага штэ. Багш нарын цалин ямар үлээ тий. Тийм учраас гар урлал чиглэлээр ер нь дагнж жоохон ажиллах тийм сонирхолтой байгаа. Оёдлоор нэлийн төлхөө юм хийсэн байгаа, бүтээлүүд хийсэн байгаа. Одоо дэр төсөл хамрагдаж нэлээ их дэр хийсэн байгаа. Нөгөө нэг төлийн бэлтгэлгээд нэмнээ төлийн уут тэр зэргийг хийсэн байгаа. Одоо болохоор манайх ингээ гар урлал чиглэлээр одоо бүсгүүчүүд маань суралцаад тэгээд одоо дөнгөж эхлээд ингээд бүтээлүүдээ гаргаад одоо ингээд зарим суралцаад ингээ явж байна. Өнөөдрийн энэ заа харгын нэгдэл хичээлийн маань одоо энэ сургалт маань бол маш сайхан явагдаж байна. Энэ ингээд өнөөдөр Баярмаа агшин маань энэ зааж байгаа энэ утсаар готлоохийн одоо гар урлалын хичээл маань болохоор зэрэг ер нь бол сурахад айгүй дөхөмтэй юм байна. Гэхдээ яг нөгөө зүүн уцтаных ойр зорооцолдог болохоор гарч байгаа хөгшөд ер нь сурахад боломжтой. Тэгээд энэгээр бол ер нь энэ гутлыг ингээд өөрсдөө бас урлаа сурчвал бас өөрсөндөө бас хөрөнгө оруулалт хийж гин тийм ээ гэр бүлдээ өөртөө хувиндээ хөрөнгө оруулалт хийгээд мөн байгууллагатаа бид нар бас хөрөнгө оруулалт хийх зорилготойгоор энэ үйл ажиллагааг бас ер нь эхлүүлж байгаа. Би одоо бол нэг ортруутай гутал хийх гэж л яаж байгаа зорж байгаа. Тий. Тэгвэл өнөөдөр одоо эхэлж байна. Тийм. Тэгээ сурчих юм бол нэг 4-5 хоногт дуусчдаг гэсэн. Тэгээд харж иж болох байх та. Энэ хамт олноороо ингэж бид нар бүтээл ингэж нэг дор цуг хийж байгаа нь бол биеийн ерөөсөө баг хамт олонны бүрдүүлэлт маш чухал байдаг. Энэ дотны уур амьсгал үүснэ. Бинийг ойлголтын үлгээ илүү нэмэгдэнэ. Мөн одоо илүү их бид нар бүтээлч баг хамт олон болохын тулд бид нар өөрсдөө ингэж маш сайхан эвсэг хамт олон бүрдэж байгаа болохоор зэрэг энэ сургалт маань илүү их бас тэр талаараа бас их үйлдвэртэй болж байгаа хаа. Тэгээ яг энэ хэсэг дээр шүү. За яваа. Хамт олноороо нэгдэн бүтээл урлах нь нэг нэгнээ илүү сайн ойлгох, цагийг хөгжилтэй өнгөрүүлэхээс гадна мэддэг чаддаг зүйлээ бусадтайгаа хуваалцаж, мөн эдгээр зүйлээ худалдан борлуулах нь цалингаас гадна нэмэлт орлого олж байгаа талаар хуваалцсан юм. Одоо бид нар ч нөгөө анхад гэхэд би одоо гэхэд нөгөө юм ойдог. Тэгээ юм ойдгаад даваа талаа ашиглаад нөгөө хэддээ дэрийг яаж машин яаж явах вэ? Оёдлын машинаар яаж явах вэ? Дэрийг яаж үзэхдээ нэлсгүүр маяг ямар эсгэж одоо дэрний нэлсгүүрийг бол одоо хүмүүстэй зааж өгсөн. Тэгэл одоо уралж эхэлсэндээ манай хэд маань тэгээд одоо нөгөө хамт олноороо өдрийнхөө цайны цагаар хүүхдүүдтэй байх үедээ хүүхдүүдийн унтлагын цагаар багш нар маань хүүхдүүд хараад бид нар одоо яг нэг дээр туслах багш нар маань болохоор одоо яг дэрэн дээрээ ажиллаад яаж явах вэ гэдгийг заалгасан. Одоо бол карантины үед л одоо бүх багш нар бүх ажилчид маань энэ дэрийг ойж бүтээл болгож гаргаж байна. За хамтарч бүтээл хийхийн ач холбогдол болохоор одоо нэгнээсээ суралцж байна. Тийм маш их зүйл сурахаар одоо миний чаддаг имийг одоо босд нь чадахгүй тийм ээ. Тэр хүмүүсийн хийж бүтээж байгааг би чадахгүй байна. Тийм учраас бид нэр одоо энийг чи ингэж хийдгийг, тэрийг чи тэгж хийдгийг, тэгж сайхан чимэглээ, ингэж гоё юм тий. Олон хүнээс маш гоё олон санаа гардаг. Тийм учраас олуулаа хийсэн бүтээл бол ер нь их маш чухал гэж би бол хувьдаа бодож байгаа.
Тэд сарын өмнөөс эхлэн баг хамт олноороо бүтээлээ урлаж эхэлсэн байна. Цаашид энэ урлаа өргөжүүлж олон төрлийн бүтээл урлана гэлээ.